Ер нь янз янзын засгийн газрын дэд сайдар байсан. Тэг байлах хэсэг нь бол боломжийн асуудал шүү дээ. Хэрвээ ард түмнийхээ хэмжиргээ боломжтой бензин шатхуун гэмгүй хүрэлцээтэй уучрад ороод алдсад байхгүй утаанд угаартаад байхгүй юм байвал одоо тэгээд дэд сайдаа нэмнүү юугаа нэмнүү тэдрэл асуудал шүү дээ. Миний бодлоор бол тийм нөхцөл байхгүй. Ард иргэд чинь бол энд чинь дургуцээд шүү дээ. Над руу ч гэсэн би нөгөө нэг иргэдийн утсыг сонсдгийг тэд нар бол та нарын өсөө хий суудаг юм би юу нийлэнцгийн чинь дэд сайд вэ? Бензин чи яасан юм бэ? Та нар тэхгүй байна уу? Тийм л юм ярьдаг. Бид ийм нөхцөл байдал заавал одоо нэг ардчсан намаар юм уу ард иргэдээр шаардуулж яхаар засаг өөрөө хийж болдгоо байхтай гэж гайхаж байгаа. Ер нь танай намд гэхдээ нөгөө бүтэмжийн менежерүүдийн одоо цамхтаж байгаа холбоотой намынхан гишүүд нь ажилгүй боллоо гэдэг үгнээс бойкотыг даамуу гэсэн гэж харж байгаа хүмүүс байж шүү дээ. Гэхдээ нэг хэдэн хүн ажилтаа байсан дээрүү ард иргэд амжилт авах нь дээшсэн дээрүү. Би бол хувийн бодол бол энэ ард иргэдэд ханжрахад дэвшлүүлээд өгөөч л гэдэг. Өөр юм байхгүй. Та намрын захирал лагын хувьд бол азийн зэрэг өгсрөл одоо алтан бичигт гарын үсэг зурласан. Та гарын үсгээ зурсан бол би зураагүй байгаа. Би бол өөрийнхөө байр суурийг хэлээд нь шүү дээ. Хизээ зурх яах юм би мэдэхгүй байна. Энд нэгэн зураал нөгөөх нь зуруулаад шаардуулаалгүй ингээд хэрэг ямар шаардлага байна. Хэрвээ засгийн газар чинь ажиллаа хийгээд за яах вэ? Дэд сайд ирэн бас өнөөдөртөө хэрэггүй юм шиг байна. Хэдүүлээ энэ бензин аваа янзлыг явуучвал тэгэл нэг гар хөл зураал элдв янз бүр болоод байхгүй. Би яах гэж юм хэрэггүй юм тайран цаг авч идэг. Түүний асуудлын хүнд байна тий. Та бас энэ шатхунд очилж байгаа. Одоо ер нь би хоёр хөлөөрөө л явж байгаа. Шатхунд гэсэн оошлоо. Хэлээд байгаа энэ зүйлүүд одоо өмнөд үзэгдэн ч гэдэг нь сүүлийн үед бол угаасаа хангалттай авч чадахгүй татаа авалтны хийж чадаагүй 50% өгөхгүй байна гэсэн юм зүйл ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ шатхуунтай холбоотой сүүл нэг удаагийн баталсан юм хууль энэ төр та ямар байрсаж байгаа зээл бол. Гүй хууль мөл тогтоол мянган баталдаг байхгүй. Зүгээр ажиллал хийгээч шүү дээ. Ажиллал хийхгүй л шүү дээ. Арга хайхгүй байна. Мянган арга бий. Тэрнээс ядч нэг 2-3 хэрэгжилж болдгоо юм байх гэдэг. Та газар ажил ямар дүгнэлтэх үү? Хэр сайн ажиллаж байгаа вэ? Би дүгнэл яг ард иргэдэд Та бас ерөнхий сайд. Та нар ингээд очирт бөглөрөө зогсож байхдаа ямар дүн өгдгийг тэр дүнд би ч л өгнө. За. Улсын хурлын үйл ажиллагаанд та ер нь ямар дүгнэлтэх вэ? Яагаад юм гэж сүүж юм гэхээр сая бол улсын хурлын намрын чуулган бол үндсэндээ бүхэлдээ маш олон томилгоог хэлцлээ гэдэг зүйлийг ярьж байна. Тэгэхээр та хувь гишүүнийхээ хувьд юу гэдэг вэ? Яг иргэдэд хэрэгтэй юм хуулийн төслөөр нь батлагдаж чадсангүй дээ гэдэг ч юм уу хардлага байна. Харва нэгдүгээр иргэдэд хэрэгтэй хуулиа батлаад тэрнийг ажил болгодог бол сайн л байна. Тэгсэнгүй шүү дээ. Машины татвар 3 дахин нэмснийг их хурл яриад уузаа дараа шийдээгэл буцаалаа. 2% орон сууцны татвар тэрнийг багс баахан ярьж байгаа л 2-3 цаас буцаалаа. Тэгснэ өнөөдөр одоо манай байнга орон тэр гадаадын зээлийг нэмэгдүүлнэ. Гэхдээ тэгээд юм авч болно л да. Юм хийлдэ. Одоо хийж байгаа юм чинь харагдахгүй байна, үзэгдэхгүй байна, хүнд хүрэхгүй байна. Амьдрал ахуйд чинь нэмэр болохгүй байна. Би одоо ерөнхий сайд байхаас нэг үг хэлдэг байсан. 7 гутлын должимэгийн хаалгаар өрөөсөө энэ нэг гадаадын зээлчинч дээр энэ нэг их бодлого шийдвэр гэнэ их хурлын шийдвэр ч орохгүй. Тэгэхээр ямар дүн тавьдаг? Би иргэдтэйгээ адилхан дүн тавьж байгаа. Тэгэхдээ би зүгээр байдгүй шүү дээ. Би санаагаа хэлээд байдаг. Одоо тэгээд сүүлдээ жаахан ингээд санаагаар унаад илжигний чихэнд ус хийсэн сэгсэрдэг, алтаж хийсэн сэгсэрдэг л нэг тийм л юм байх шиг байна. Тэгээ ер нь нэг Монголын нөөц төвчөн дээр нэг бичсэндээ орондоо орох завг олзлолд нь булаацалтаад энэ ажил хийхгүй шүү дээ. Ажлаа хийгээч. Одоо тэгээ би саяны тэр нэг огцруулдаг гэдэг дээр чигүй заавал нэг нь огцруулж нэг нь бичиг хийж огцруулна гэж нөгөөх нь огцрон чихэр огцрохгүй ч нэг хэрэл үүсгээд яхан зүгээр ажлаа хийчихэж л гээд байгаа. Тийм биз дээ одоо бодит юм амар шүү дээ. Гэхдээ бодиттой юм ярих биш одоо хиймээр байна шүү.